За лон сэлбри хардаа үнэхээр гайхалтай харагдаж байна. Энэ уран дарахтын авьяас энэ сэлбэр үнэхээр нэрээ хийцтэй. Үй би хаа ирсэн байна. Юули чи тосгонд ирсэн байна шүү дээ. Энэ тосгонтой хамтдаа танилцгаая. Та нар энэ хан дээрх сэлүүрийг хардаа өнгөт ваар болгон маш гоёмсог харагдаж байгаа үстэй. За ингээд та бүхэн нэг нууц тайлыг Бээжин хотын хааны орд харшийн барилга байгууламжид ашиглаж байгаа бүхий л өнгөт ваар нь энэ тосгоноос гаралтай. Жишээлээд хэлэхэд бол одоо Хороотой хотын 3 гол тайхан Ихогийн цэцэрлэгийн барилга байгууламжгээд одоо маш олон байгаа. За ингээд энэ газар ирсэн чинь өөрөө ирэхгүй керамик урлал бүтөөх сонирхол төрөөд байна. За ингээд туршиж үзье гэж бодож байна. За би одоо энэ керамик урлал бүтөөж байгаа уран дарахтын ажлын өрөөнд орж ирээд байна. За энэ талд бол тэд нарын бүтөөсөн бүтээлүүд нь энэ дээр харагдчихээн. Ажил саад болохгүй гэж одоо доор дуугаар ярьж байгаа шүү дээ. Ийшээ тотгошоо орж үзье. Энэ арслан ямар хөөрхөн бэ? Танай хийж байгаа энэ арслан ямар хөөрхөн бэ? Гар урлалын бүтээн шүү дээ. За энэ ажлыг хийхэд бол гарын урдам, ур чадвар бол маш их шаардлагдан. Гэхдээ одоо сэтгэл зүйн бэлтгэл бас маш их шаардлагдан гэж бодож байна. Төвчээртэй, анхаарал маш сайн төвлөрч чаддаг хүмүүс л энэ ажлыг сайн хийж чаддаг байх л да. За бид одоо эхэлж хийх үү? Эхлээд баг зэрэг хүч хэрглэж нухаж зурмагаа илүү мастай болгоно доо. Дараа нь энэ чиглэлд сайн дарж өгнө. Оо ийм биз дээ. Тийм ээ. Ингээд л хэлбэртэй болгоно. Минийх одоо ийм хэлбэртэй болсон байна. Баг зэрэг хүч хэрглэвэл хэвлж харах гэд хэлбэр болт юм аа. Энэ цэгийг харсан уу? Баг л хүч өгөх гэд болно. Баг зэрэг хүч хэрглэвэл хэвлж харах гэд хэлбэр болдог. Энэ цэгийг харсан уу? Баг л хүч өгөх гэд болно. Ингээд дөрвөн талын сайн дараарай. 3-5 минутын дараа загвар гарсны дараа алхаараа хонхоон цохино. Би бас туршиж үзье. За миний хийсэн ямар хэлбэртэй болдог бол? Асуудалгүй. Гараад ирсэн биш үү? Сайн байна. За хийж дууссаныхаа дараа хаталгийн өрөөнд аваачна. Хаталгийн ерөнхий температур 40-50 градусын хооронд байдаг. Ийм өндөр юм уу? Хурдхан хатаахын тулд энэ өрөөнд 3-5 өдөр тавина. За энэ өрөөнд хэдэн өдөр тавьсны дараа дараачийн алхамд яах вэ? За сайн хатаасны дараа бид уралсан зүйлээ шатаах зуухан чилжүүлнэ. Хэдэн өдөр байлгадаг юм бол? Бидний уралсан бүтээл нэмгэн учраас 5-7 өдөр байлгах гатал болно. Цагаан өнгөтэй болж гарч ирдэг. Дараа нь бид паланганд хүрхэнэ. Паланганд хүрэх юм байна. Тийм ээ. Стандартад хүрсний дараа сонирхож буй өнгөөр будаж ахиж шатаах зуухантай оруулж шатаана. Ингээд 1-2 өдөр байлгах гад болно. За энэ хэсэгт бол керамик эдлийн шатаах зууханд оруулаад бүтэгдэн болох явцыг тэмдэглэсэн байна л да. За ерөөсөн бол маш өндөр температур шаардлагдан. Та бүхэн хардаа 960 градусын хэмээн халаалтад бол ийм ногоон өнгөтэй болдго юм байна. За ахаад бүр дээшээ градусыг нэмээд 1000 градус болж ирэхэд бол энэ өнгө нь ховроод ийм шаргал өнгөтэй болдго юм байна. За бүр өшөө бүр өндөр градус 1040 градус ийм өндөр температурд бол ийм цэхэр өнгөтэй болж хувирдаг юм байна л да. За ерөөсөн бол энэ температурын тохируулах нь бол маш мэрэгжил шаарддаг юм байна гэж эндээс мэдлээ.
За өнөө цагт бид маш хурдан хэмнэлттэй орчинд ажиллаж амьдарсаар байгаа. За бүтэн нэвтрүүлгийн турш бид бүгдээрээ керамик гурилын бүтээлүүдтэй танилцлаа. За ерөөсөө эдгээр бүтээлүүд нь бол маш олон цаг хугацаа шаарддаг. Нэрээ хэцтэй болгоноор бол хүмүүс л тусгайлан цаг гаргаж үдэд сонирхох зөв гэж би хувьдаа бодож байна. За ямар ч цаг үед ч гэсэн өв уламжил болоод шинжлэл зэрэг оршдог. Тиймээс л одоо керамик гурил нь түүхийг өвүүлж байгаа мөртлөө цаашдаа жалгамжуулж яваа гэж бодож байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр одоо хамт байлцсан та бүхэндээ маш их баярлалаа. Аял маань өндөрлж байна.